тэмцэхгүйгээр урагш давшихгүйгээр хөнжилтөө шигдэх аваас бидний хөгжил 20 дугаар зуундаа үлдэн уралгаач улс төрөөч шин зуунтай залгуулахын тулд зогсолтгүй үнний төлөө тэмцэх ёстой. Та бүхэнд найзыгаа танилцуулъя. Театрын түүхэнд цэл залуудаа хөгшин хүний дүрийг чадварлаг бүтээсэн уран бүтээлчдийг алдаршуулцгаая. Жүжигчин Шин Баяр 25 настайдаа Адууны түүх жүжигийн 93 настай Жанжаагийн дүрийг бүтээж, Гэгэ Мууза 17 олон улсын наадмаас шилдэг туслах дүрийн шагнал хүртжээ. Дөнгөж саяхан Анна Каренина жүжигт Алексей Каренины дүрийг улсын драмын Эрдмийн театрын жүжигчин Дашнамжил дөнгөж 26 наснда бүтээжээ. Мөн тэрээр 27 наснда Бавуугийн Лавгсүрэнгийн үгэлэгдсэн хайр жүжигийн Роберт Жонсронгийн дүрийг бүтээгээд байгаа. Зохиолч Дон Амдгийн Шарай голын 3 хаан жүжигийн Машук хааны дүрд ардын жүжигчин Цэхан төмөр сонгогдож байсан бол түүний төвлөөрөөр театрын залуу жүжигчин Төвшинхүү 30 наснда сонгогдож байжээ. Алтан үеийн жүжигчин Чимэд Осор 31 наснда цогт тайж кинонд цэцэрлэгч өвгөний дүрийг бүтээжээ. Харин хамгийн залуудаа дөнгөж 20 настай Шавилхан хүү театрын дагалхан жүжигчнэр ажиллаж байхдаа зохиолч Оюуны энэ ямар ёс вэ жүжигийн 70 настай Доноо өвгөний дүрийг бүтээжээ. Аливаа театрт хоёрхан хаалга бий. Үүдээр нь үзэгчд морилж, тухлаг сандалд тав тайхан сууж байгаад жаргал цэнгэлийн дээдийг эдэлдэг бол хараар норсон хүмүүс алтан дайз ямар хатуу болох түүний зовлон зүдгүүрийн хамгийн харгас хатуу бүхнийг жүжигчд туулдаг. Энэ муу хазгар ямбаа хүртэл манай театрыг хаяагаар өнгөрч байх шүү. Манай театр мандан бадрахыг та нар харна. Хүүхдүүд та нар минь маш сайн уран сайханч болъё гэж бодож байв. Мельхов, Гортевский, Брехт нарыг уншиж байж цаашаага хөгжиж штэ. Театрыг он түүх уншихгүйгээр ойлгоно гэж боддог юм уу бармууд? Эцсийн эц Станиславский үлдэхтэй үлдэн. Бид улам урам зоригтой ажиллаж байна. Бидний ярьж байсан зүйл бодит биелэл болж, үндэсний театр бой болох төлөв улам бүр тодорсоор байна. Монголчууд театрын ажилд туйлын их авьяас сонирхолтой юмсан. Би 40 гаруй жилийн турш Насламаа гэдэг энэхүү эгэлчээрийн Монгол эмэгтэйд хайртай яваа хүн. Урлагт 8 наснаагаас орж сайн дурын уран сайханчаас ардын жүжигчин болтлоо тоглосон олон 14-өөс хамгийн анхных нь энэ Насламаа болохоор л ийм их хайртай байдаг юм. Учир нь би тэр эгэл даруу ухаалаг бүсгүй дүрийг хамаг авьяас чадлан шавхан байж бүтээсэн төдийгүй өөрийн сэтгэл зүрхээрээ хайрлан инgrээсээр явсан байлээ. Иймээс би өнөө болтод журмын сайхан Насламаагаа мартаж чаддгүй юм.
бидний үг дээдс энэ газар нутгийг бидэнд үлдээсэн. Одоо бид үүнийг хамгаалах ёстой. Хэдийгээр тал нутаг өөрчлөгдсөн ч өвөг дээдсийн маань сүнс бидний дотор амьдардаг. Бид урлагаар дамжуулж хүнийг хүмүүжүүлдэг болохоор юуны өмнө өөрсдөө хүмүүжсэн байх ёстой. Театр бол миний гэр, хайз бол миний амьдрал, аз жаргал юм. Одоо бүх зүйл өөрчлөгдөнө. Хэн ч намайг зогсоож чадахгүй. Хайргүй сэтгэлийг хараад шантардгүй яасан сэтгэл вэ? Би дүрийнхээ зорилгыг олчихлоо. Найруулагчийн тавилтыг өөрчиллөө. Мэнд баяраа. Тоглолтоос хараарай. Сайхан сэтгэлийг харахаар хамаг бие минь хачин оргих. Хажууд нь байсаар дасгал юм үү? Аргал дуралсан мөчвэрмэн хаалх мөтгийг огшонда харсан бүтлгүй толгой минь хаанч снэни мэдсэн Монгол театр бол бидний оюун санааны хамгийн том үе. Үүнийг үргэлж сахих ёстой. цэцгийн мандлын дэргэд анхан уулсан түүнтэй ахин уулцаар болзлоо би орхон
Өнөөдөр зах зээлийн салхи хаашаач эргэж мэднэ. Харин театрыг үзэгчтэй амьд нөлөөтэй байлгах зорийн ганц зам нь шанартай уран бүтээл. Өнөөдрийн тайзнаас гарах бүтээлэл маргаашийн театрын нэр хүндийг тогтооно.